Eagle News телевизэд анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэнд 2014 оны эхний сарын эхний 7 хоногийн мэндийг хүргэе. Та бид татвар төлөхдөө цааргалдгүй хэрнээ төснийхөө дараа зарцуулалтын байдал дээр нь шүүмжилж эхэл цааргалангүй ханддаг хүмүүс. Тиймээс сүүлийн жилүүдэд судлаачид болоод төрийн тэргүүнээс их сүлээд шилэн дансны тогтолцоотой болёо гэж санаачлагыг гаргаж хэрэгжүүлж бас эхний алхмуудыг хийж эхэлж байна. Учир юу вэ гэхээр та бидний татвар төлдөг мөнгө төсвийн орлогыг бүрдүүлж байгаа байдал, төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтууд, яам тамгын газрын урсгал, зардал, ямар нэгэн төлбөр, засгийн газар ард түмнийхээ ирээдүгээс зээлж авчирсан бонд буюу өрийн бичиг, зээл тусламжууд нь ямар замаар, ямар байдлаар зарцуулагдж байна вэ гэдгийг иргэд олон нийтэд хяндаг ийм тогтолцоо хууль эрхцэн орчинд бол өнөөдөр үнэхээр дутмаг буюу алга гэж хэлж болно. Тийм болохоор татвар төлөгчдод хамаатай буюу засгийн газартай холбоотой энэ мөнгийг та бид ил тод нээлттэй харахын тулд шилэн дансны тогтолцоотой болох учиртай гэдэг ерөнхийлөгчийн санаачлага явж байна. Учир юу вэ гэхээр оны өмнө ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төрлөө шилжих санаачлагын хүрээнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зөвлөмжийг гаргаж шилэн дансны тогтолцоотой болъё гэдэг зөвлөмж явж байна. За энэ зөвлөмж гэдэг бол төрийн гурван өндөрлөгийг багтаасан буюу улсын их хурлын дарга ерөнхий сайд Монгол улсын ерөнхийлөгчийг багтаасан үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бол төрийн дээд байгууллагуудын хэрэгжүүлэх учиртай нэг чухал үүрэг юм. Тийм болохоор үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг тодорхой амьдрал дээр буулгахын тулд өнөөдөр хууль эрхцэн орчин болгож хэрэгжүүлэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар ажлын хэсэг байгуулагдана хууль боловсруулсан байна. Тэгэхээр энэ хууль эрхцэн орчинд шилэн дансны тогтолцоог бий болгох, за төрийн албан хаагчдыг буюу сонгогдсон албан хаагч буюу томилогдсон албан хаагчдыг буцааж татдаг хууль эрхцэн орчинтой болгох, за бас төрийн өмчит компаниуд буюу төрийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг бас хязгаарлах, одоо байгаа тоо хэмжээг цаашид нэмэхгүй, харин ч олон нийтэд хамааралтай ил тод нээлттэй хувьцаат компани болгоё гэдэг ийм гурван хуулийн төслийг боловсруулж өнөөдөр иргэний танхимаар буюу ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар судлаачид эдийн засгчдын бас иргэний оролцоотой санал оноог нь авах үүднээс өнөөдөр хилцүүлгийн эхний шатыг хийлээ. Тэгэхээр энэ хилцүүлгээр бас санаа оноог аваад засгийн газраас саналыг аваад улсын их хурлын чуулганаар утгахгүй энэ гурван хуулийг хилцэх хэсгээ шийдэх юм а. Шилэн дансны тогтолцоотой болно гэдэг нь татвар төлөгч та бидний өгч байгаа мөнгө, за бидний ирээдүгээс авчирж байгаа бонд, өр зээл хэлбэрээр ирж байгаа энэ мөнгө төгрөг тодорхой хэлэх юм бол 1 сая төгрөгөөс дээш мөнгийг төрийн байгууллагууд ямар нэгэн хэлбэрээр зарцуулахдаа ил тод нээлттэй байлгая гэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ шилэн стаканд байрлаж байгаа мөнгийг та бидэнд хамаатай мөнгө гэж тооцож үзэх юм бол, зөвлөж үзэх юм бол энэ шилэн аяг шиг нэвт гэрэлтдэг, харагддаг, болонгортой байна уу, дунд хэлбэртэй байна уу, аль эсвэл дундарсан байна уу гэдэг энэ тогтолцоог нь харж болох ийм л хууль эрхцэн орчин бүрдүүлэе гэж Монгол Улсын ерөнхийлөгч бас хэрэгжүүлэхээр хууль санаачилж ажиллаж байна. Тэгэхээр энэ хуулийн тогтолцоог бий болгосноор өнөөдөр төрийн байгууллагуудын данс шилэн хэлбэрлөө орж хууль эрхцэн орчинд илүү их үүрэг хариуцлагатай болж тодорхой болно гэж хууль боловсруулсан судлаачид харж байна. Гагцхүү энэ хуулийг хэрэгжүүлэхэд мэдээллийн ил тод байдал хамгаас чухал. Тэгвэл мэдээллийг ил тод нээлттэй болгохын тулд ямар зарчмаар ажиллах вэ гэдэг дээр хариулт өгөх үүднээс бас Монгол Улсын ерөнхийлөгчийн нийгмийн эдийн засгийн зөвлөхөн ийхүү байдлаар ярьж байна. Учир юу вэ гэхээр нэгдсэн сайттай байх юм байна. Энэ сайтаар дамжуулж жишээ нь шилэн данс гэдэг веб сайт руу иргэд олон нийт орж төрийн байгууллагуудын зарцуулж байгаа мөнгөний хэлбэрийг харах боломжтой, бас төрийн байгууллагууд, яам тамгын газрууд өөрсдийн цахим хуудсандаа шилэн данс хэмээх зэсийг байрлуулж өөрсдийнхөө санхүү тайлан тооцоогоо энгийн ойлгомжтой байдлаар тайлгнах байдлаар энэ хуулийг хэрэгжүүлж эхэлэх юм байна. Төсвийн ерөнхийлөгчийн захирагч, төсвийн төлбөрийн захирагч, шууд захирагч нар гээд бүгшилтын хурлын байгууллагууд, засгийн газар яам байгууллага хороод төсөл байгууллагууд, засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд, аж ахуйн тооцоотой болон улсын төсөл үйлдвэрийн газрууд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн аж ахуйн нэгж байгууллагууд болон бусад байгууллагууд, төрийн чиглэлд хамаарах ажил үйлчлэгийг хууль тогтоомж гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагууд гэсэн ийм үндсэндээ аль болохоор татвар төлөгчдийн мөнгийг, төсвийн хөрөнгө мөнгийг тодорхой арга хэмжээнд зарцуулж байгаа, хэрэгжүүлж байгаа бүхэл байгууллагууд энд хамрагдахаар ингэж томьёолж оруулсан байж байгаа.
Тэгэхээр та бүхэн хуулийн хамар хүрээг харлаа. Хуулийн хамар хүрээд бол төсвийн шууд захиран зарцуулагч буюу тухайн сум дүүрэг, за төсвийг ерөнхийлөн захирагч буюу тухайн салбарын сайд гэх мэтлэн одоо хамар хүрээ бас одоо өргөн цар хүрээтэй гэдгийг харж болохоор байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаа хувийн хвшлийнхэн хүртэл энэ хуулинд хамрагдаж үүрэг хариуцлагаа бас илүү их ухамсарлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ хуулийг хэрвээ батлах юм бол цаашид энэ хуулийг хэрэгжүүлэх байдал нь бол зөвхөн цахим хуудасаар дамжуулж иргэд олон нийтэд мэдээллийг түгээхээс гадна тухайн сум орон нутаг дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй холбоотойгоор самбар байрлуулж ажиллах юм байна. Та бүхэн бас мэдэж байгаа төрхийн эмнэлгийг барихдаа Bravo Gold компани тэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энд ийм төрхийн эмнэлгийг барьж байна гэдэг самбарыг бас одоо нийслэл Улаанбаатар хотын төвд байрлуулсныг иргэд олон нийтэд хажуугаар нь өнгөрөхдөө анзаарч харж байсан бол яг ийм тогтолцоогоор иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй байдлаар ямар хөрөнгө оруулалтаар хэдийн хэмжээний хөрөнгөөр ямар бүтээн байгуулалтыг хийж байгаа вэ гэдгийг самбар дээр байрлуулах байдлаар бас олон нийтэд мэдээллийг түгээж ажиллах хуулийн эрх зүйн орчинд бий болохоор бас энэ хуулинд нэгэн зүйл заалт болгож оруулж байгаа гэдгийг хуулийн ажлын хэсгийнхэн ингэж ярьж байна. Хууль ганцхан цахим хуудасаар бид нар хязгаарлахгүй. Энэ дээр мөн самбаруудыг бол ашиглах ёстой. Жишээлбэл та бүхэн мэдж байгаа төрийн өмч хөрөнгөөр, төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр бол баригдаж байгаа объект бай гэж бодъё. Тэгэхээр тухайн объектийн өмнө нэг сарын өмнө тодорхой самбар олон нийтэд ил харагдахаар за тэр дотор нь тухайн хөрөнгийг барих одоо санхүүжилтийн их усэр ямар хэмжээтэй байх юм, ямар захиалагч байгууллага бариулж байгаа, ямар стандартын барилга баригдах юм, за ямар гүйцэтгэгч компани энийг гүйцэтгэж байгаа, хэдэн хугацаанд ажилтнанд орохыг гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ самбаруудыг бид бас өргөн байдлаар бол ашиглана. Тэгэхээр төрийн яам тамгын газар болоод төрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаа хувийн хвшлийнхэн өөрсдийнхөө мэдээллийг ил тод нээлттэй болохгүй бол бас хариуцлага тооцдог тогтолцоог энэ хуульд оруулна гэж ажлын хэсгийнхэн бас ярьж байна. Гэхдээ яг ямар байдлаар яаж хариуцлага тооцох вэ гэдгийг өнөөдөр бол нэг тийм тодорхой ярьсангүй. Тийм болохоор цаашдаа энэ хариуцлагын тогтолцоог шилэн дансны хуулинд бас тодорхой суулгаж өгснөөр төсвийн хөрөнгө оруулалтаар болоод гадна дотны хөрөнгө оруулалт ямар байдлаар зарцуулагдж байна, ямар албан тушаалтан буюу төрийн өндөр дээд албан тушаалтан энэ мөнгийг захиран зарцуулж байна вэ гэдгийг ил тод нээлттэйгээр хариуцлагатайгаар тайлагнах орчин бүрднэ гэж харж байна. Хэрвээ энэ олон нийтэд эдгээр мэдээллүүдийг ил тод нээлттэй байдлаар өгөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг бол зааж өгсөн байж байгаа. За бүр тухайлбал одоо жишээлбэл төсвийн байгууллага бол төлбөр гүйцэтгэх 1-2 дугаар гарын үсгийг бол зурдаг тийм. Тэгэхээр 1-2 дугаар гарын үсгийг зурж байгаа тэр этгээд тухайн төлбөрийг гүйцэтгэх 1-2 дугаар гарын үсэг зурхаас өмнө тодорхой мэдээлэл гаргаж өгөх ёстой. Тэгэхээр шилэн дансны хариуцлагатай холбоотойгоор бас нэг хариуцлагын хууль өнөөдөр хилцэгдсэн нь иргэний танхимд хилцэгдсэн энэ хууль бол төрийн сонгогдсон болоод томилогдсон албан тушаалтан эргүүлж татах хууль юм. Та бид мэднэ сонгосон албан тушаалтан ямар нэгэн байдлаар алдаа гаргасан тохиолдолд шүүх байгуулах тэр хүнд хариуцлага тооцох байдлаар л асуудлыг шийддэг. Өөрөөр бол хууль эрх зүйн орчинд бол тэр хүнийг албан тушаалаас нь эргүүлэн огцруулж татах, за томилогдсон бол буцаага татах ийм хууль эрх зүйн орчин өнөөдөр Монголд байхгүй. Тийм болохоор энэ хууль эрх зүйн орчин бас бий болох үүднээс энэ төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан эргүүлж татах хууль байгаа юм. За нэг зүйл залтыг нь бас онцолж хэлэх юм бол хэрвээ алдаа гаргасан тогтоогдох юм бол 8 жилээр ч улс төрийн сонгуульд дахин одоо нэр дэвшгийг нь хязгаарлах ийм хатуу зүйл залтыг оруулсан гэж ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх онцолж байна. 8 жилдээ жишээлбэл сонгуульд оролцох хэрэг хязгаарлагч юм. Дээрээс нь хэрвээ улс төрийн харилцах тооцоос өмнө өөрөө гин буруугаа ухамсарлаад ингээд албан тушаалаа өгөх юм бол улс төрийн харилцааг чөлөөлөх хүнсэл болдог ч юм. Ийм маягаар бол зохицуултууд нэлээд юм оруулж ирж байгаа. Ер нь бол өнөөдрийн Монголд байгаа хуулийн дэд байгаа хариуцлага системийн сул байгаа тэр орон зайг л нөхөх зорилготой. Ерөнхийдөө Монголын төрд байгаа хариуцлагатай албатай шүхэр хууль, малгай хууль гэж ойлгож байна. Тэгэхээр хариуцлагатай холбоотойгоор бас нэг асуудлыг хөндөх юм бол өнөөдөр хариуцлага хүлээлгэсэн жишээ гэдээ дурдах юм бол маш их дутмаг байдаг. Олон улстай харьцуулахад бол хангалтгүй гэж одоо судалгаагаар гардаг учраас дутмаг гэж илэрхийлж болно. За тэгвэл төрийн үйл ажиллагаа буюу төрийн аж ахуй эрхэлж байгаа байдал, аж ахуйн үйл ажиллагаа өнөөдөр бизнесийн салбарт хит их оролцсноос болж төр зохицуулах
хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бизнесийн орчинг таатай болгох, эрхэм үүргээс хазааж хит бизнесийн хэлбэрлүү одоо шилжиж төрийн дарга сайд нар өөрийнхөө яам тамгын газрын дэргэд одоо бизнесийн шин чанартай аж ахуй нэгжийн үйл ажиллагааг эрхэлдэг гэх мэтлийн шүүмжлүүд байдаг. Үүнийг ч гэсэн Монгол Улсын ерөнхийлөгч бас онцолж ярьж байсныг та бүхэн санаж байгаа бах. За тэгвэл том төрөөс ухаалаг төрлөө шилжихийн бас нэг том одоо шилжилт нь энэ төрийн өмчид үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цаашид одоо тоог нь нэмэхгүй байх, хязгаарлах, бизнесийн үйл ажиллагаанд төр хэтэрхийх оролцохгүй байх энэ байдлыг нь хуульчилж өгөхгүй бол ухаалаг төр өнөөдөр бий болж чадахгүй гэж Монгол Улсын тэргүүн харж байгаа учраас хуулийн зөвлөхүүд нь ч гэсэн энэ тал дээр ажилласнаа ярьж байна. Тэгэхээр төрийн оролцоотой компаниуд өнөөдөр бас ямар байдалтайгаар ажилдаг вэ гэдэг жишээг ганцхан жишээгээр тоогоор хэлэх юм бол 2013 онд төрийн өмчийн оролцоотой төрийн өмчит компаниуд 88 байдгаас 34 нь алдагдaltaй ажилласан байна. Өөрөөр хэлэх юм бол татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд бол алдагдaltaй ажилласан байдлыг бол өнгөрсөн оны жишээгээс харж болохоор байна. Тэгэхээр Монгол Улсын бизнесийн орчин өнөөдөр бас ямар байдалтай байна вэ гэдгийг бас та бүхэнд тоо судалгаагаар бас хэлэх юм бол Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар манай улсын бизнесийн орчин өнөөдөр бас бусад улс орнуудтай харьцуулахад сүүл мушгсан байдалтайгаар явж байна гэж хэлж болохоор байна. Учир нь гэхээр 189 орны одоо харьцуулсан судалгаагаар манай улс жишээ нь гадаад худалдаа эрхлэх байдлаараа 189 орноос 181-р бичигдэж байна. За тэгвэл цахилгаан холболт хийх ийм энгийн ажлын үзүүлэлтээр манай улс бас 189 орноос 162-р бичигдэж байгаа юм. Энэ бол бизнесийн бүтээн байгуулалт ажил хийхэд хамгийн их тех тушаа болдог дэг үзүүлэлт гэж харж болохоор байна. За тэгвэл өр төлбөр барагдуулах үзүүлэлтээр манай улс бас 189 орноос 133 дугаарт бичигдэж байгаа юм. Бас барилгын зөвшөөрөл авах одоо үзүүлэлтээр манай улс 189 орноос 107 дугаарт бичигдэж байна. Гэх мэтлэн манай улсын бизнесийн орчин бусад улс орнуудтай харьцуулахад энэ том төрийн нөлөөлөл буюу ухаалаг төр бүрэлдээгүй улмаас ямар байна вэ гэдгийг бол дүгнэж харж болохоор байна. Энэ бол Дэлхийн банкны судалгаа. Тийм болохоор цаашид төрийн өмчид үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо компаниудын тоог хязгаарлах, за тэрнийг олон нийтэд одоо ил тод нээлттэй хувьцаа хэлбэрээр буцааж одоо олон нийтэд эзэмшүүлэх ийм байдал руу бас шилжнэ гэж энэ төрийн өмчид үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудыг одоо хязгаарлах хууль эрх зүйн орчинд бас суулгаж өгнө гэж хуулийн төслөөр өнөөдөр хэлцэгдэж байна. За ямар байдлаар оролцож юм гэхээр төлөөд удирдах зүйлээр заавал яамны төлөөд оролцсноо гэдэг. Тэгээ яамны нэг аль нэг дарга заавал төлөөд удирдах зүйл байж идэг, байхгүй бол болдгүй юм шиг. Хоёрдугаар нь гүйцэтгэх захирлыг заавал сайдын оролцоотой томилдог. Хараа тус гишүүний томилгоогч бас сайд нэгдэг. Иймэрхүү маягаар төрийн оролцоо, төрийн юм данхааж байгаа бүтцүүд энд хэрээс хэтэрч байна гэж үзэж байгаа. Монгол Улсын төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллаж чаддаггүй байдал жилээс жилд ийхүү тоо судалгаагаар харагддаг. Тэгэхээр цаашид энэ байдлыг төрийн өмчийн хорооноос олон нийтийн хувьцаат компани хэлбэрээр шилжүүлж энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэж ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн улс орнуудын жишээг хараад үзэх юм бол хувьцаат компани ил тод нээлттэй байхан олон нийтэд одоо баялагын тэгш хуваарлтыг бий болгож байдаг. Америк нэгдсэн улсын жишээг дурдах юм бол топ 100 компани 90 орчим хувь нь олон нийтэд ил тод нээлттэй компани байдаг. Харин манай улсад бол 100 топ компани нэг 8 орчим хувь нь л хувьцаат компани байна. За энэ байдлаас харьцуулаад бас хэлэх юм бол олон улсын одоо хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр нь Монгол улсыг бусад улс орнуудтай харьцуулаад үзэх юм бол манай улс хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр бусад улс орнуудаас бас л одоо сүүл мушгсан байдлаар явж байна. Та бүхэнд бас графикаар харуулах юм бол Солонгос улс гэхэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1.80 орчим доллар байна. Орос улс гэхэд 1.80 орчим доллар. За Мексик улс гэхэд 454 тэрбум долларын үнэлгээтэй байна. Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум орчим долларын үнэлгээтэй байна. Өөрөөр хэлэх юм бол манай улсын эдийн засгийн буюу дотоодын бүтээгдэхүүний 10 орчим хувьтай л одоо тэнцэж байна гэсэн үг. Манай улсын эдийн засаг бол 10 гаруй тэрбум доллар. За үүний 1 тэрбум долларыг хөрөнгийн зах зээл бий болгож байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжсөн улс орнуудыг харах юм бол эдийн засгийнхаа 90 орчим хувийг хөрөнгийн зах зээлээрээ дамжуулаад буюу хувьцаат компани ил тод нээлттэй компаниудаараа дамжуулж бий болгож байгаа юм. Хувьцаат компани ил тод нээлттэй байна гэдэг нь тодорхой энгийн жишээгээр хэлэх юм бол нэг компанийг 2-3 хөрөнгө оруулагч биш 10,000 иргэн, 100,000 иргэн хувьцаа одоо худалдаж авах байдлаар эзэмших юм бол тухайн компанийг одоо баялагын хуваарлалт байдлаас аваад үтсэн ч гэсэн ач холбогдолтой бас нийгэм талаас эдийн засаг талаас аваад үтсэх юм бол тэр компани 2-3 эзэнтэй биш 10,000, 100,000 эзэнтэй байснараа тэр компани одоо
эрх ашигыг хамгаалж чадах нийгмийн бас нэг бүлэг бий болдог учраас нийгмийн эдийн засгийн талаас бас өндөр ач холбогдолтой байдаг. За бид энэ асуудлын хүрээнд төрийн өмчийн орооны дараах та одоо хийсэн ярилцлагыг та бүхэнд үзүүлье. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр үзэгчдийн хүнээс танд энэ өдрийн мэндийг. За та нар ч гэсэн одоо энэ өдрийн мэд хүргье. Тэгэхээр энэ 3 шинэ хууль хэрэгжээд эхлүүл 2014 онд магадгүй 2015 онд энэ төрийн үйл ажиллагаа эрх мэдэл за тэгээ компани хариуцлага гэх мэтлэн одоо хууль эргэцэн хувьд одоо илүү их боловсронгуй болно гэж төрийн өмчөөр харж байна. Өнөөдөр яг төрийн өмчит компаниудыг алдагталтай ажилладаг гэдгээр нь олон нийт илүү их шүүмжилтгэлтэй хаалцтай хэлбэртэй ажилладаг гэдэг. Тэгвэл энэ орчинд ямар ахис дэвшил гарна гэж харж байна. За та бүхэн мэдэж байгаа төрийн өмчийн хороо засгийн шинжилгээний засгийн газрын сүүл хэрэгжүүлж байгаа ялангуяа шинжилгээний үйл ажиллагаа бол салбар хүндээ хэрэгжиж байгаа. Тэгэхээр төрийн өмчийн хороонд бол бид нэр хамгийн гол нь ард түмэндээ нээлттэй байх хэрэгтэй, ил тод байх хэрэгтэй гэдэг зарчмыг барьсан. Мэдээж таны хэлж байгаагаар бол төрийн өмчийн компаниуд бол хаалттай ийм байдал бол байсан. Тэгэхээр бид өнөөдөр нээлттэй болохын тулд бид нар дотоод нөхцөл байдлаа гэдэг юм уу өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа ажлаа хэрэгжүүлж чадахгүй ажлаа өнөөдөр одоо бидний Монголын нийгэмд төрийн өмчит компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа гэдгийг бол ил тод нээлттэй бол тодорхой хэмжээнд бид нар мэдээлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ хэлэлцүүлгээр 3 хуулийн асуудал яригдж байна. Шилэн данс. За сонгогдсон болон одоо томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай хууль мөн аж ахуйн нэгжийн одоо чиг үүргийн ялангуяа одоо аж ахуйн нэгжүүдийг дахин одоо байгуулахгүй хязгаарлах ёстой гэдэг. Тэгэхээр энэ 3 хууль бол өнөөдөр Монголын нийгэмд усагаар шиг шаардлагатай байна. Өөрөөр хэлэх юм бол төрийн эрх мэдэл бол биднэрт бол хангалттай байна. Төрийн эрх мэдэл байснараа бол бид нар одоо бас өмнөх нийгмээс харсан, урд одоо туулж өнгөрүүлсэн байдлаач харсан. Ер нь бол бидэрт сайн юм авчираагүй. Тийм учраас энэ төрийн эрх мэдлийг бол багасгах ёстой. За багасгахдаа бид нар бол нэг мөсөн хийх биш, энийг бол үе шаттай хийх ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо ялангуяа энэ төрийн өмчит компаниуд дээр энэ өмч өвчлөлийн асуудал яригддаг. За өмч өвчлөлийг бол 1996 оноос өдийг хүртэл 17 жил бид нэр хийж байгаа. За хэлбэр нь бол одоо дуудлага худалдаагаар хийж тодорхой хөрөнгийг улсын төсөвт оруулах ийм одоо загвараар явж ирсэн. Тэгвэл бид нар энэ байдлыг бас өөрчлөх ёстой юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлэх юм бол нийтэд одоо зарлаж, нийтэд одоо хувьцаа хэлбэрээр төрийн өмчийг одоо хувьчлах энэ хэлбэр рүү явах хэрэгтэй юм байна. Өндөр хөгжилтэй орнууд ялангуяа одоо Франц байна. 1825 онд одоо өмчөө тоолсон. 1960-аад онд төрийн өмчөө бүгдийг хувьчилчихсан ийм туршлагатай ийм одоо улс байна. Гэтэл бүгдийг хувьчлаад бол бас тодорхой үр дүн төрсөнгүй гэдэг нь өнөөгийн нөхцөл байдал бас харуулж байна. Тийм учраас стратегийн ач холбогдолтой үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой ийм одоо аж ахуйн нэгжүүд бол тодорхой хувь хэмжээгээр байх хэрэгтэй. Гэхдээ 100%, 51% гэдэг ойлголт бол одоо өөрчлөгдсөн байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол 34% ч юм уу. За 10 хэдэн хуваарч бас хяналт тавьж болдог. Алтан одоо хувьцаагаар бас хяналт тавьж болдог. Ийм одоо тогтолцоо бий болсон байна. Бодлого хэрэгжүүлдэг нь бодлогоо хэрэгжүүлээ. Аж ахуй эрхэлдэг нь аж ахуйгаа эрхэлье. Аж ахуйгаа эрхлэхдээ бас хамтарч хэрэгжүүлье. Төр хувь хоёр хамтарч хэрэгжүүлэх юм бол үр дүн төрнө. Жишээлбэл хувийн хвчлийг бол алдагдaltaй ажиллаж байна гэж одоо барагтай улсууд ярьдгүй. Төрийн компаниудыг бол олноор ярьдаг болсон. Тийм учраас бид нар цаашдаа төрийн энэ менежментийг өөрчилж, тийм ээ, өөрөөр төрийн өмчийн удирдлагын менежментийг өөрчилж дотоод нөөц болцоогоо ашиглаж төрийн компаниудыг ашигтай ажилуулах, төрийн эрх мэдлийг багасгах илүү одоо ийм шударга хариуцлагатай механизмыг бий болгоё гэж байна. Өнгөрсөн оны байдлыг харахад төрийн 88 компани 34 орчим хувь нь алдагдaltaй ажилласан байна л да. Энэ тоо ингээ жилийн жилтэл байсаар байдаг. Алдагдaltaй ажиллаж байгаа энэ учир байдлыг та ер нь дүн шинжилгээ хийж үзээ. Олон нийтийн буюу одоо хувьцаат хэлбэрлүү шилжүүлснээр энэ алдаа буурах тийм орчин нөхцөл ажиглагдаж байна. Ер нь төрийн өмчит компаниудын алдагдaltaй ажиллаж байгаа бол бас олон хүчин зүйл байна. Гадаад хүчин зүйл байна, дотоод хүчин зүйл байна. За гадаад хүчин зүйл гэх юм бол эрчим хүчний компаниуд үн тарифын асуудлаар усны төлбөр гэдэг одоо энэ асуудлыг дотоод хүчин зүйл буюу дотоод нөөц болцоогоо бид нар бас дүүрэн ашиглаж чадахгүй болж бас алдагдaltaй ажиллаж байна. Тэгэхээр бид энэ дүн шинжилгээ хийгээд нэгдүгürt бол одоо энэ төрийн өмчит компаниуд хоорондын ажлын уялдаа хангалтгүй юм байна. Уялдаагүйгээс болоод бид нэр олон
сая төгрөг тэрбум төгрөгөөр нь алдаж идэг юм. Тухайлбал одоо Эрдэнэт үйлдвэр, Дархан үйлдвэр хоёр ган бөмбөлгийг одоо гэрээ байгуулалт хоорондоо хийхдээ жилийн одоо хэрэгцээг нь хангахад 4 сая $4 хэмнэж чадчих. Энэ бол ажлын уялдаа. Тэгэхээр бид нар хариуцлага бас байна. Өөрөөр хэлэх юм бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн удирдах байгаа менежмент, удирдах байгаа тэр баг өөрөө хариуцлагагүйгээсээ болоод алдагдлалд оруулах ийм нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас бид нар энэ дээр хариуцлагын тохиолдол маш чухал байна гэдгийг харагдаж байгаа. Ялангуяа одоо компани захирал хэрвээ очих юм бол би энд бол одоо ажиллаж чадахгүй бол өөрөө огцордог юм, өөрөө өөрчлөгдөг ийм хариуцлагын тогтолцоо Монголын нийгэмд хэрэгтэй байна. Тийм учраас энэ хуулинд бол тийм хариуцлагын соёлтой тогтолцоо буюу хуулийн хариуцлах хүлээх ийм одоо асуудлуудыг оруулаад явж байгаа гэдэг нь бол хамгийн чухал байна. Сүүлдэн дээрээс асуугаад иргэн бүрийн нөгөө 1072 эзэмшиж байгаа эдийн засгийн хамтлага компани нөхцөл байдал гэдэг төрийн өмч гэдгийг иргэд бид юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Нэг талаар иргэдэд их хамааралтай юм шиг хэрнээ их хол хөндий сонсогдох юм л та. За ер нь бол төрийн өмчийг одоо бит байдлаар нь ойлгож болно. Бит бус байдлаар нь бас ойлгож болно. А бит бус төрийн өмчөө хянж болдго юм байна гэдгийг бол хувьцаагаар бас хянж болдог гэдгийг тогтолцоог бас ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр хувьцаа гэхээр ер нь бол бид нар аль нэгэн компаниг бол хэдэн төгрөгөөр зарж болно шүү дээ. Амархан тэрэн шиг дуудлагуулаа бол за магадгүй тэгэл хэрүүл дуруулуулаад тэр дарга оролцчихж тэр мөнгө идчихэж гэл ингээ. А бид өнөөдөр хувьцаагаар яах юм бол тийм асуудал юус гарахгүй. А эргээд тэр хувьцаагаар бид нар хөрөнгийн биржээрээ дамжуулаад хөрөнгийн бирж одоо ингээд лангуун дээр таваар байхгүй. Тэгэхээр таваартай болгочихно гэсэн. А тэгээд тэр таваараараа дамжаад хөрөнгийн бирж зах зээл маань хөдөлгөөнд орж ийн гэсэн. Тийм учраас бид нар эргээд тэр нь компанид хэрэгтэй. Өөрөөр хэлбэл компаниг үр ашигтай ажилуулна гэсэн. Өөрөөр хэлбэл 10% юм 20% хувьцаа гаргачих юм бол тэр компанид л хөрөнгө оруулалт орно. Тэр компани технологийн шинжилтийг хийн, хүний нөөцөө чадваржуулна. Ингээд дотоод нөөц болцоо юм гадна дотны хүчин зүйлээр тэр компани эдийн засгийн хувьд нь үн цэнтэй болно гэсэн. А үн цэнтэй болсон хойно хувьчлах юм бол энэ бол одоо эрүүл асуудал байна. Тэгэхээр бид одоо цаашдаа бол бид нар ингээд нэг хэсэг компани хувьчлаад явах уу? Яг хөө энэ урд уламжлалт аргаараа бид нар бас ганц нэг нь бол ингээд хувьчлаад явна. А нийтлэг утгаараа концепц бол бид нар одоо хувьцаа хэлбэрээр хувьчлана. А энэ өндөр хөгжтэй орнуудын туршлагыг авахад за Монголд ер нь хичнээн хувьчлагтай компани байна гэд нийтэд гаргах чинь объема гаргах чингуудаа ер нь хэдий одоо хуваар хувьчлах юм бэ гэдэг тоогоо гаргах чинь. Тэгэнгүүтээ бүх тэр компаниуд жигд хувьчлая. Өөрөөр хэлбэл 50 компани байна уу 100 компани байна бүгдийг нь хувьчлаа л да. А хувьчлахдаа заашилбал компани болгонд нэг 7-8% гэдэг нь 10%, нэг 10% бүгдийн жигд хувьчлаа л да. А тэр компанид л тэр хөрөнгө оруулалт орж ийн гэсэн үг. Тэр компанийг дэмжиж ийн гэсэн үг. Тэр компанид гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр компани өөрөө эдийн засгийн хувьд бэхжиж эхэлнэ гэсэн үг. Ийм маягаар жигдхэн хувьчлах юм бол хувьчлалын орлогонч жигдхэн нэг компаниас бөөнөрөө орж ирж хэл амд орж ирснээс бүх компани хувьчлах, бүх компани нөгөө нэг төрлийн эрх мэдлээ ингээд багасгаж эхэлж байна гэсэн үг. Тэгээд цаашаа менежмент нь явах юм бол Монголын нийгэмд хүн бүхэн төрийн одоо өмч болох, ард түмний өмч болох, нийтийн өмч болох руугаа өөрсдөө оролцоо, өөрсдөө хяналт тавьдаг, өөрсдөө тэр лүгээ одоо санаа тавьдаг ийм сэтгэлгээ Монголын нийгэмд суух юм. 2013 оны төсвийг баталж явахад Монголын цахилгаан холбоо компани хувьчлалыг гэдэг ч юм ингээд тусгаж байсан л да. 14 он тэгвэл ямар компаниудыг хувьчлах юм бэ? Төрийн өмчийн хорооны энэ дөрвөнд хийх ямар ажлууд байна? Хувьцал. Ер нь бол бид нар өмнө нь бол нэг 10 хэдэн компаниг хувьчлах гэсэн засгийн газарт үндсэн чиглэлээ оруулж исэн, хэлэлцүүлж байсан. Одоо бол бидний концепц болж үзвэл одоо бүх компаниудыг хувьчлах тийм ямар одоо арга хэлбэр байна вэ? Өөрөөр хэлбэл түрүү миний ярьснаар одоо баг хуваар нь хувьчлаад тэгээд төрийн эрх мэдэл нь багасаад бүр одоо 34 хүртлээ 10 хэдэн хүртлээ алтан хувьцаа хүртлээ явж болох ба тийм байгаа. Тэгэхээр төр бол одоо жишээлбэл одоо ингээд 10 хэдэн хувийн хувьчлал тэгвэл хувийнхэн чинь бүх юм авчих юм шиг гэж бас бодож болно. А тэгвэл тэр 10 хэдэн хувийн алтан хувьцаа тэрнээс дээш гарахгүй байхгүй. Бусад одоо тэгэхээр тэр чинь 80 ч хуваагдаж болно, 70 хуваагдаж болно, 50 ч хуваагдаж болно. А гэхдээ төр хяналтаа бас тэр алтан хувьцаагаараа хяналттай байл. Ялангуяа стратегийн ач холбогдолтой, ялангуяа тэр үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой тийм үйлдвэрүүдэд бол бид нар бас хяналттай, төрийн хяналт бол байх хэвээр. А байхдаа тийм одоо 100% хяналт гэж байж болохгүй юм шиг байна тийм. Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье.
Тэгэхээр өнөөдөр төсвийн ил тод байдлыг одоо бий болгохын тулд хууль эрх зүйн орчинд шинжилэл хэрэгтэй гэж эрх баригчид болоод судлаачид хардаг. За тэгвэл шилэн дансны хуультай болсноор за төрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлах хуультай болсноор за төрийн томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтныг эргүүлж татах хуультай болсноор өнөөдөр төсвийн ил тод байдал болоод санхүү эдийн засгийн хувьд ил тод нээлттэй байдлыг бий болгоно гэж харж байна. Өнөөдөр төсвийн ил тод байдлын хуулиараа одоо ил тод байдлын үзүүлэлтээр манай улс бусад улс орнуудтай харьцуулсан олон улсын хийсэн судалгаагаар аваад үзэхэд бол дунд түвшинд явж байна. Өөрөөр хэлэх юм бол 100 онооноос 51 оноог манай улс төсвийн ил тод байдлаараа одоо үзүүлсэн байна. Энэ байдлаар аваад үзэхэд бол татвар төлөгчдийн мөнгө төгрөг болоод за ард түмнийхээ ирээдүгээр одоо дэнчин тавьж зээлж авчирсан мөнгө, өр зээл, бонд энэ бүхэн зарцуулалт нь бас ямар замаар ямар байдлаар хэрэгжиж байна вэ гэдэг нь бас тодорхой бус байдаг шүүмжлэлийг нэг тийш нь болгож одоо нийгэмд илүү хариуцлагатай ил тод байдлыг бий болгоно гэж Монгол Улсын ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төрлөө шилжих санаачлалынхаа хүрээнд харж ийхүү одоо 3 хуулийн төслийг боловсруулж өнөөдөр одоо иргэний танхимаар хилцүүллээ. За удахгүй засгийн газрын саналыг аваад улсын хурлын чуулганаар энэ хуулийг оролцуулаад хилцээд эхлэхээр 76 гишүүн бас тал талаас нь асууж асуудлуудыг илүү их тодорхой болгож хууль эрх зүйн орчныг илүү чамбаа байлгах тал дээр энэ хуулийг хилцээд эхлэх бах. Тэр үед нь бид бас та бүхэнд томилж үзүүлэх болно. Тэгэхээр өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө өнөөдөр хариуцлагатай яг зарцуулагдаж байна уу үгүй юу гэдэг дээр та бүхэн бас өөр өөрсдийнхөө дүгнэлт хийж байгаа бол өнөөдөр хилцэгдсэн хууль эрх зүйн орчин бас нэгэн хүлээлтийг ийхүү бий болгож байна. Тоон хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа.